яагаад миний хүүхэд ерөнхий боловсролын сургуульд явж болдгүй юм бэ? Нөгөөсдөө хуруугүй юм чинь бичиж чадахгүй ч гэсэн ойлголт байхгүй хүмүүс намаар өнөөдөр зурж л байгаа юм чинь, хөлөөрөө зурж л байгаа юм чинь яагаад тэр талынх нь зөв талын өнцгөөс нь олж харахгүй байгаа юм болоо? Эцэгчүүд чинь хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явуулмаар байна. Ямар ч зан характертай болох юм бэлээ гэл те. Энэ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг талаас нь биш, хүүхэд гэдэг талаас нь хараад гараал ирнэ хүүхэд зохино, зодно, ээж аавд нь хэлэхээр тэгвэл тэр тусгай сургуульд нь хөхгүй юу? Манай хүүхэд танаа хүүхэдтэй сурах халавтай ч юм уу гэл баваалаа. За. За. Сайн байна уу, намайг Отгон Цагаан гэдэг. Би хөгжлийн бэрхшээлтэй нэг охинтой. Тэгээд одоо энэ жил 1-р ангид орсон. Тэгээд сургууль боловсролын асуудал гэх юм бол айгүй хүндрэлтэй байсан. Яагаад вэ гэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй гэдээ ирэхээрээ би яг хүүхдээ заавал тусгай сургуульд өгөх үү, үндсэн сургуульд өгөх үү, улсын сургуульд өгөх үү гэдэг асуудал гарч ирсэн байгаа. Тэгээд хоёулангийн би бол өөрөө яг судалж эхэлсэн байхгүй юу. Өөрөө хүүхдээ дагуулж очиод би 70-р сургуульд өгсөн. Өгөөд өөрөө давхар ингээд сургалтанд хүртэл суугаад яг ямархуу байдалтай яаж хичээл заадаг, ямархуу хүүхдүүд явдггүй гэд би өөрөө судалж үзсэн байгаа. Эхний 2 өдөр бол үнэхээр хэцүүсэн. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийг яг сонирхож гисэн. Эхний нэг эвлэрэлт бол хүүхдээ бол өгөөгүй сургуульд. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд явхад бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол амар их хүндрэл гардаг. Анхлаад манай хүүхд чинь нэгийн бэд орсон байхгүй юу? Нэгийн бэд орсон чинь ангийнхан багш нь шууд голсон байхгүй юу? Би бүр ингээд учирлаад гуугаад манай хүүхд ярьж чадахгүй ч гэсэн ингээд те айгүй хөөрхөн ойлгох юм аа. Хамгийн гол нь амар сайн ойлгоно. Гэдээс надад амар уурлаад тэгэхэд яг 8 сарын 26 байсан. Сургууль соёл ингээд амар нэг юу яатсан. Засвар масвартайсан байхгүй. Тэгэл хичээлийн эрхлэгчтэй нь ороод ингээд хүүхдээ бүртгүүлэх гэдээс анхлаа шууд ингээд бүртгээд авцсан. Тэнгүүт нь бид таах манай хүүхд хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгсэн чинь өө яана би ингээ эцэгчүүдтэй амар сонин штэ. Хизээ байна бүртгэж дараа ингээд юм ярьдаг байхгүй юу? Уг нь ч улсын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 1-2-д авах эрх байдгийн. Гэхдээ ямар гэдгээс ямар өвчтөй яадаг гэдгээс нь шалтгаална штэ. Хэцүү байх юм бол багш нарт хэцүү байдаг байхгүй юу? Хичээлийн эрхлэгч нь тэгж хэлжсэн. Тэнгүүт нь би манай хүүхд бол ярьж чаддгүй маа хөгжлийн бэрхшээлтэй. Хэл ярианы бэрхшээлтэй. Одоо 7 настай мөртлөө үеийнхээ хүүхдүүдийг бодвол ярьж чаддгүй юм хүүхд байгаа. Гэтэ нэг хайхтар бол хүнд нэг тийм дараа болоод байгаа хүүхд биш. Би бол тэрийг бол 100% бол хэлж чаднаа гэсэн чинь нэгийн бэд хувирлт юм байна. Тэгсэн чинь нэгийн бэд яасан чи багш нь шууд угаасаа ууралсан. Үгүй би өстө чадахгүй манай ангид өстө бас нэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхд байгаа. Ер нь яагаад эцэг эхчүүд тэ тусгай сургуульд нүгж болохгүй гэж. Ядаж төхөмжтэй хүүхд чи юм сурах нь амар гэдгийж байгаа байхгүй юу. Түнгүүт нь би тэгсэн. Угаасаа улсын сургуульд чи 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхд явах шаардлага. Тэгтээ явах эрх байдгийн. Би угаасаа юу вэ мэдчихээн. Тэрнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй гэхээр заавал яхаараа тусгай сургуульд явах ёстой гэж. Тусгай сургуульд ч өчнөөл янз янзын хүүхдүүд байгаа. Тэр дундаа стандарт саналаараа ч гэсэндээ хүүхдүүд авчирч ирээ сургах эрхэн ч угаасаа нэгдсэн байгаа штэ. Гэдгсэн чинь уурлаад эрхлэгчдэр орж байгаа байхгүй. Тэгээ манай хүүхдийг хассан. Хасаал би бодчихсон. За угаасаа энэ улсын сургуульд өгнө гэж. Гэтэ тэр яагаад хассан бэ гэхээр миний хүүхдтэй хамгийн гол нь нүур тулж уулзаагүй мөртлөө миний хүүхдтэй ямар гэдгийг мэдэхгүй мөртлөө шууд хасалж хийж байгаа байхгүй. Түнгүүт нь би за угаасаа улсын сургуульд тэгвэл оруулна гэдэг чи угаасаа худлаа юм байна да. Тэгээд тэр дал руу яваад тэгээд дал дээр очиод 2 өдөр суугаад яг хүүхд толстой үнэн хэцүү байсан. Өөрөө айж гүгээл өчнөө олон хүүхдийн дунд тэгэл багшаагаа юм хэлэхээр уйлал манай хүүхд чинь тэгэнгүүт нь би яг нэг үйлрэл явуулааг байхгүй. За яг ямар сургууль би яг хаашаа хандах вэ? Яг яаж хандах вэ? Тэгээд бодож байгаа эхний үйлрэлийн өнгөрөнгүүт нь би эрхлэгчдэр шууд агуулад очсон. Манай би хөгжлийн хүмүүс бол яг 1 жил өнжөөл гэдэг. Би хүүхдээ өнжөөмөргүй. Би насан дээр нь оруулчмаар энэ хүүхдээ. Манай хүүхд ойлгох чадвар сайтай, ярих чадвар муу. Тэгтээ бол нэг амар тийм унж татаад бол байдгүй маа.
яг 50% хүлээцээ. Би багшийн хэлснийг юу яа? Биелүүлээ. Миний хүүхдтэй ч гэсэндээ багш нь яаж хайрцгаа юу яачих гээд болохгүй бол би бүр хөтөлбөрийг авчирж ирж үгүй гэд 70 мал руу очиод энэ хүүхдтэй яаж харьцуул, яаж манай хүүхд сурах уу тэ гэдэг хөтөлбөрийн би өөрөө хөтөлбөрийн боловсруулж би багшд нь өгчээсэн байгаа. Тэг ерөнхий боловсруулалтын сургуульд явсан чинь амар дуртай болоод өглөө босоод ерөөсөл ээжээ явна форма өмснө, хувцас өмснө. Хичээлээ ирээл багш нь даалгавар өгсөн гэл өнгөтч очингууд ч айгүй хөргөн цөнхөө онгоолгоод ээжээ ийм юм өгсөн гэл нөгөө хэлж чадахгүй мөртлөө цөнхөө уудлал ингээл хамаг дэвтэр ном ингээл гаргаж ирэл энийг өгсөн гэл багшаагаа татал хичээл авъя гэл амар дуртай. Тэгэл хүүхд нөгөө яг ямар нэг өөрийнх нь таатай орчлоныг ингээ бүрдүүлээд өчгөр юм болгоныг нөгөө хараа өөрөөр хараад айгүй дуртай болд юм бэлээ. Тэгэл ангийнхан хүүхдэд ингээд хэлж мэлээд би бас одоо манай охины нэг ангийнхан охин байгаа яг хажууд нь суудаг гэсэн. Анхлаа л хэвээр ингээд түлхэж мөлхөөл ингээд амар хэцүү байсан гинэ. Түлхэж унагаагаал эсвэл ингээд ном дэвтэр наваа багшаа би өстө энэтэй суухгүй гэл тэгдэг байсан. Тэгсэн чинь сүүлд нөгөө ээжтэй нь уулзаад ингээд наан цаа гэсэн чинь ээж нь аяг ингээ хөр хилээд өгсөн бэл тээ. Миний охин ану эрдэнэ бити тэгэрээ. Ану эрдэн чи ийм бэлэг шүү. Миний охин ану эрдэнд айгуу сөрхөд тусалж байгаарэ гэдгсэн чинь одоо хажуудаа ингээл банк суулгаал тэгэл ингэдэгс одоо тоо орж байна. Энэ тоо, нэгийн тоо, хоёрын тоо гэлэхээр нөгөө гэлдэгс. Тэгэл юу ангуудчил нэг тиймэрхүү юм яриад ирэнгүүч бас миний сэтгэлж арай л өөр болж байгаа юм чинь. Тэгэл багштай нэрэлгүүч. Ану эрдэнэс амар хөөрхөн өнөөдөр өстө айгүй хөөрхөн буудсан би 5 хушуу тавьж өгөөд ану гэлдэгч. Манай хүүхд чинь нөгөө дэвтрээ гаргаж ирэл амар харуул штт ээж энэ одоо юу гэдгийг өөрт нь ингээ хилээд өгсөн. Энэ бол ингээ чи чамаг хичээлээ сайн хийгдсэн учраас чамд тав энэ чи онц гэд хилээд өгсөн болохоор хүүхд өөрөө яг тэр мэдээд амар баярлдаг юм билээ. Заавал хүүхдээ миний л хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй тий. Хөгжлийн бэрхшээлтэй юм чинь тусгай сургуульд явна. Би явуулах ёстой гэсэн тийм ойлголттой байх ёс байхгүй. Өөрөө ч гэсэндээ зүтгээд тий. Би өнөөдөр миний хүүхд ийм ч гэсэндээ би нэг улсын сургуульд өгчих юм бол миний хүүхд арай өөрөөр нэг шат ахин ядаж нийгэмших байдал нь арай өөрөөр харагдана. Гэрэл гэгээтэй тал руу арай л урт замаар явна. Хөгжлийн бэрхшээлтэй гэл яг ингээл хайчих юм бол тэр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй сургуульд аваачаал өчгөр яг л тэр орчиндөө яг юм байж байгаа байхгүй юу. Тэгээд сургууль төгсөө сургуульд ороод ажиллах болоод ирэхээр яах вэ? Хөгжлийн ялгаагүй л нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдэг юм дээр л зогсчихж байгаа байхгүй юу. Өөрөөсөө л би хүүхдээ энэ сургуульд ингээд өгч чаднаа. Энэ хүүхдээ яаж юм бол миний хүүхдийн нийгэмших байдал хамгийн гол нь хүүхдийнхээ бид нар бол яг ингээд амьдрал явж байгаа. Энэ хүүхдүүд хамгийн гол нийгэмших гэдэг асуудал байгаад байгаа аахгүй бид үр хүүхдийнхээ төлөө л бид нар энийг хийж байгаа учраас эрүүл сарвал хүүхдүүдийн дунд явах юм бол сэтгэх байдал нь арай өндөө нийгэмших байдал нь ядаж нэг алхмаар илүү байх болов гэж бодсон учраас би хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд өгсөн байгаа. За тэгээд дээрэс нь багш нарын асуудал байгаа гадуурхах тий энэ хүүхдийн ийм л өвчтэй юм чинь би энэ эрүүл хүүхдээс арай тэс өөрөөр хандлагаар хандчих гэхээр багш нарын гаргаж байгаа авирыг хүүхдүүд бас буураагаад байгаа байхгүй юу. Тийм болохоор багш нар эхлээд хүүхдүүдтэй ойлгуулад манай ангид нэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ороод ирсэн байна. Энэ хүүхэд чинь та нараас ондоо тэгэхээр миний хүүхдүүд арай энэ хүүхдтэйгээ тусалж дэмжихийн тулд арай өөрөөр хандаарай. Энэ хүүхэд за хичээлээ сайн хийж чадахгүй учраас зарим нэг юм дээр нь гоё туслаарай гэж багш нь наацхан багш нь тийм нэг ойлголт өгчүүл хүүхдүүдээс нэг арай өөрөөр хүлээж авах юм болов уу гэж бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй сурж байгаа хүүхдүүд те эцэг эхчүүд байх юм бол энэ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг талаас нь биш хүүхд гэдэг талаас нь хараад эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй сайн ойлгуулад хэлээд энэ хүүхд чамтай л адилхан хүүхэдтэй сурж боловсрох нийгэмших ийм эрхтэй гэдэг талаас нь сайн ойлгуулж хэлж өгөөрэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л тусгаарлагдах албагүй. Энэ нийгэмд ямар хүн ямар төлөвшөлтөй сайн хүн болох уу гэдэг нь л танай хүүхдээс л шалтгаална.